За сайн байцгаана уу. За Их Монголын ураг удмын нэгдлийн хамт олноос Их Монголын овооны их тахилгадан нэгэн хүнтэй зочныг урьж ирээд байна. Ингээд мэрэгжлийн боксын дэлхийн 5 удаагийн аварга. За тэгээ Их Британий үед та нэг өөрийгөө сайхан танилцуулаад байгаа. За миний би Цэвэн Про, Чойжл Живэн Цэвэн Про гэдэг. Тэгээд мэрэгжлийн боксын дэлхийн аварга. Дэлхийн мэрэгжлийн боксын 5 бүсний эзэн. Тэгээ одоогоор Монголдоо ирээд ингээд байж байна. Тэгээ та бүхнийхээ урилгыг одоо хүлээж аваад энэ нэвтрүүлэгт орж байгаадаа бас миний зүгээс их баяртай байна. Таныг зорж ирдгийн учир нь онг дээдсүүдээс бид нар ийм зарлиг аваад байгаа. Энэ бид нар чинь нөгөө нэг Монголын уламжлалт хүчрхэг төрийг байгуулах ийм тэнгэрийн онолт хүмүүс юм байна. Энэ их Монголын овооныхан маань. За тэгэхээр зэрэг хүчрхэг Монголын тэр дайчин хүчрхэг төрийг байгуулахын тулд тэр хүч чадлын магна болсон тэр улсуудын урдаа магнадаа өргөд хүрээд ирээ гэдэг тийм даалгавартай. Тэгэхээр миний хувьд бол тэр дайчин Монголын дайчин төрийг эргээд байгуулахад тэгээ тэр магна болсон хүчтэн чадалтан тэр улсуудаа магнадаа өргөд яхад Монгол дайчин нэрийг дэлхийн дэвжээнд 20 жил цуурай тулж явсан. Яах аргагүй тэр том Монголыг төлөөлж дэлхийд тэр том нэрийг гаргаж ирсэн. Та бол энэ тэргүүнд орох. Ийм утгаараа тэгээд тэр Монгол дайчин нэрийг Монголын дайчин нэрийг авсан. Тэгээд тэр мэтийн бахархам сайхан түүхээ ярьж өгөөч ээ л гэж таныг гуйж байгаа. За би 1992 оноос одоо боксын спортоор хичээлсэн. Тэгээд 96 оноос мэрэгжлийн бокс руу ороод одоо 45 нас хүртлээр мэрэгжлийн тулаан хийсэн. Тэгээ одоо нэгсэндээ 22 настай эхэлт спортыг эхэлнэ гэдэг чинь ер нь орой эхэлсэн гэсэн үг. Тэгэхдээ энэ Монгол хүний нас чинь тэгж юм дэр нь оройцдог л байхгүй юу. Бид нар чи өөрсдөө 30 гарчлаа 40 гарчлаа хөшигчлөө л гэдэг. Би 45 настай зодолж байхад 30 идтэй залуучуудыг бүр ингээд танаас нь болилддог байхгүй юу. Энэ яагаад гэж юм гэхээр сэтгэл зүгээр нь хүлчдэг байхгүй юу. Чи хөшигдсэн байна. Чи 30 хүрж байна. Чи 40 хүрж байгаа юм байна штэ гэл ингэдэг. Тэгээ би энийг бас нэг батлах санаатай. Одоо 54 хүрж байна. Би одоо бэлтгэлээ хийгээл ээж байна. Гүүж байна. Гин чин тэгээд тэр 90 гарцсан арднаага одоо гүүгээл чин тэмцээнд ороод яваал нь штэ. Яагаад бид нэр ингэж өөрсдөө голдог. Монголчуудыг яагаад ийм сэтгхүүтэй болгоч вэ энэ залуучуудыг. Тэгэхээр та бүгдийн хийж байгаа энэ үйл бас мөн тэнгэрийн үйл энэ өвгдээц бидний өвгдээц ямар хүчрхэг байсан. Би одоо 20 хэдэн жил энэ Монгол дайчин гэдэг нэрийг баруун Европод гаргаад явж байгаа өөрийнхөө хэмжээнд. Миний нэг тэмцээнийг шууд дамжуулахад 500 сая хүн үзчихсэн. Тэгээд ирсэн давтаж гарна. 2 3 давтна. За өмнөх тэмцээнүүд ч одоо ингээл баруун Европод хүртэл кино хүртэл хийжсэн. Тэ кино хийгээд Монголын тухай. Тэгэл өөр улсуудаас хурж иж одоо кино хийдэг. Тэгэл яг нэг $1000 өгчдөг надад Германд. Тэгэл нэг нэвтрүүлэг би одоо нөгөө нэвтрүүлэгд орж байгаа хэмжээнд л да өөрөө баярлаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр кинондыг дараад нь үзэхээр Монголын түүхийн тухай. Танаас асуулт асуугаад явчихна. Тэгэл нэг асуулт асуугаад миний тухай тэр нөгөө хэвлэлүүдээр бичсэн байгаа юм чинь тэрийг уншаал эдгээр чинь дор нь хийчихэж байгаа. Тэгэл зарим нэвтрүүлгүүд тий. Тэгээд Монголын түүхийн тухай. Тэгээд нэг хүн бичсэн байсан. Энэ шавилган биетэй энэ залуу манай залуу аваргыг хүүхд зодж байгаа юм шиг зодсон. Зодлоо. Тэгэхээр Чингис хаан дэлхийн талыг эзэссэн аргагүй үний юм байна гэсэн. Тэгж монголчуудыг бас харьцуулж биччихсэн. Эдгээр ч нэг өстө судалгаа хийгээд байгаа шүү дээ. Монголын түүх үний юм уу худлаа юм уу гэдэг үгүйсгдэг маш их юм байна шүү дээ. Одоо байгаа нөхцөл байдал маань ямар харагдаж байгаа вэ нөгөө. Тэгсэн чинь энэ өөрөөс 12 дүү энэ залуу хүүхд чиг зодлоо. Тэгэхээр энэ монголчууд дэлхийн талыг эзэссэн үний юм байна гэсэн. Тэгээ эн чинь ингээд бидний бас бахархал болоо. Тэгээд би Mongolian Warrior гэсэн тийм нэртэй явдаг. Тэгээ би энэ нэрээ өөрөө патентжуулж авсан. Тэгээд энэгээрээ бас спортын хувьц хэрэглэлүүд бас хийсэн. Одоо энэ бас үргэлж явахгүй. Mongolian Warrior буюу Монголын дайчин гэдэг нэрийг сонсохоор дэлхийн энэ чинь одоо хүн намайг үзэж байгаа тэр
үзэгчид Монголын түүхийг сандаг шууд. Зүгээр Монголиа гэсэн бичиг гэхээр Монголын түүхийг юу мэддэггүй. Тэгээ нэг тийм улс байлуу юу үлээж гэсэн юм бодогдтол тий. Тэгээ нэг жижигхэн улс байж магадгүй гэсэн тийм боддог. Ямар хүчтэй вэ? Тэгээд би Mongolian Warrior гэсэн ийм логотой бичигтэй гарна үнэг малгайтай гарахаар Чингис хаан гэж ярьдаг шууд. Тэрэн шиг энэ Монгол гэдэг нэрийг бид нэр дэлхийд одоо яаж гаргаж ирэх үү, тийм ээ? Тэгэхээр бид нар өөр өөрсдийнхээ хэмжээнд л гаргаж ирж шүү дээ яг үндсэнтэй. Ягаад тэр баруун Европт Батхан очичоод Англи руу хүрээгүй юм бас. Баруун Европоос буцсан нэг шалтгаан чинь бас тэр үед нэг хэдэн цайз хэрмүүдтэй ард түмэн маш ядуу. Тэгээд маш өмхий байсан гэж. Тэгээ нөгөө нүүдэл чинь нөгөө Монгол талын монголчууд чинь тийм өмхий газар юугаа хийх үү гэдэг. Тэгээд их шижиглэж исэн. Шижиглээ тэр Вэн хүрчээд буцаж исэн байдیں۔ Тэр түүхэн дээр нь. Ягаад тэгэхээр энд чинь ижлээд ах чим алга. Тэгээд дээрэс нь хойно өгөөдөө хаан Монголын их хаан нас барцсан байсан. Тийм шалтгаанууд бас байсан. Хамгийн гол нь тэд нар чинь маш өмхий байсан байхгүй. Одоо намайг очиход гайхуулчлаа болоо. Тийм. Үүний ижлээд ах энэ хэд хэрэм тийм энэ ард түмний налаад яах вэ? Энэ хэдэн хэрэм том цайзнууд байна. Чулуун байшингуудтай юм байна. Тэгээ тэнд нь нөгөө одооныхоор яг ингэ сэтгэж яриуд энэ 20 он хүртэл эдгээр чинь бохрийнхаа асуудлыг шийдэг байсан. Тий. Баашээс цонхоор хасгадаг. 1920 оны хүртэл шүү дээ. 20 30 он хүртэл. Тэгээ цонхоороо одоо тэр кинонууд нь байдсан шүү дээ. Ерөөсөө кинонд цонхоороо ингэж орилж жагаад холдоорой гэж жагаад цонхоороо баашээс хасгадаг. За. Дунд зууны үед бол бүр тэрнээс амар л байсан. Дээрээс нөгөө хөгжөөгөө нөгөө одоо ноол моол гэсэн юм байхгүй шүү дээ. Гэр дотроо бодоод яарч хийсэн гэдэг шүү дээ. Тэгээд тэр нөгөө өвчин тахал их гардаг. Тэгээд Монголын зэрэг үнэхээр буцаж исэн гэж. Ядуу байна. Эдгээр хэд том хэдэн чулуун хэрэм цайзнаас өөр юм алга. Тэгээд энэ дээр бид нар хүчээ зэрэгээ гардах шаардлагагүй юм байна гэж бас нэг талан тэгж үзсэн байд. Тэгээ энийг манайхан их ярьдггүй шүү дээ. Яг үн чанартай юм л байгаа шүү дээ. Түүхийн судлыг хүүхдүүд бол андуураар нэг гоё байсан юм шиг л бодоод байгаа. Гэтэл яг үн чанараа сая ярьлаа шүү дээ. Ийм бүдүүлэг арчаагүй заваан залхаг ёстой. Хүн гэхэд хэцүү амьд байсан. Тэр үндсэн дээрээс нь тэгж ялагдсан. Тэр үндсэн дээрээс нь бид нарыг юу хөвдөө гэж буцаад хүрээд ирсэн. Тийм тэр ард түмэн ядуу байсан. Дээрээс нь маш өмхий. Чулуун хэрэм цайзнууд нь бол нэлт чиг. Тэгээд тийм ядуу байсан нь бол хэлтийн. Тэгээд тэр өмхий байсан нь бас дурддیں۔ Гэхдээ энэ дээр түүхчнэр маань бол энэ тал дээр бол дурддаггүй юм. Яагаад тэгэхээр чинь түүхий чинь нөгөө философийг үзчихэж түүхөө ярина үхээс хэдэн он тийм болсон гэдэг нэг он цагаар хөөцөлтөд байдаг. Тэр он цаг дотор чинь тэрийг л ерөөсөө түүх уншлаа гэдэг. Одоо Тайландын Эзэн хааны гэр бүлийн чинь Монгол гаралтай гэдэг дэлхийн түүхэнд байдаг байхгүй юу? Дэлхийн түүхийн ном одоо надад байдیں۔ Энэ дээр чинь бүх дэлхийн түүхийн ном байна. Тэн дээр Хувлаа хаанаас зугтаж гарсан хэсэг бүлэг иргэд Монголоос Тайландын тэр Сиами үед нь очиод орогнол ирээд хэсэг байхгүй юу? Ард иргэдтэйгээ ирдсэн. Одоо нэг аймаг шиг тий. Тэгээд ингээд судлаад исэн чинь тагнууд хийгээд исэн чинь нэг сул дорой уулсан байна гинэ. Нэг юм жижигэн хар юмнууд нэг тохоо шиг юм шилэмтэй. Ганцхан шинийн дотор хааны ордныг эзэлж авсан гэдэг. Тэр хүмүүсөө манай тэр монголчууд маань нэг шөнийн дотор гэж байгаа. Тэгээд тэр ордныхын тэр хамгаалт бүгдийг нь устгасан байдیں۔ Тэгээд одоо хүртэл та нар анзаарвал тэр Синаватраа гэдэг тэр хааны гэр бүлчин шар арьстай хүмүүс байд. Одоо манай монголчууд үлддэг л гэсэн үг. Тий, Монголын төрөл. Тэгээд тэр Тайландын тулгааны тамирчид бол эзэн хааныхаа зургийг толгой дээр өргөж гардаг. Одоо хүртэл. Ингээд толгой дээр бариад авчдаг. Тэр чинь монгол хүн байхгүй. Дэлхийн түүхэнд тэгж битсэн байдаг. Тэгээд одоо бид нар эргээд тэр хүч чадалтай өвчрөх тэр төрөө бүтээх гээд одоо тэр нь болохоор зэрэг өстө чадж байгаа юм дарга байхгүй гээд энэ үнэхээр энэ чадлан гайхуулсан улсууд маань л магнаалаад л одоо ард түмнээ манлайлаад л тэр одоо энэ мэтийн түүхээ ярьж байгаа л тэр сайхан цаг үеийг бол орох хэрэгтэй юм шиг надад бодогдоод байна. Одоо бид нар энэ Монгол хүмүүс ямар байсан өнөөдрийн энэ монголчуудыг харахаар мөнгөтэй болцсон хүн маш мундаг болдог гэдэг чи үгүй л байхгүй юу?
Тэр Монгол сэтгэлгээ чинь байхгүй дээ шүү дээ. Энэ одоо дүүрэн одоо маш их баяжсан хүмүүс байна. Тэр чинь тэр буруу юм бас биш. Гэхдээ тэр шунлаасаа салах хэрэгтэй байхгүй. Яг тэр язгуурын Монгол сэтгэлгээ чинь юусоо байхгүй болцсон байна шүү дээ. Тэр цаг үед халагдах гэдэг шүү дээ. Тэгээд энэ нэг мөнгө юмар өөрийгөө хүчичгаа тэрийгээр бүх амьдралаа дооцсон. Тэгээд тэрнийхэн төлөө явж байгаа эн чинь нөгөө улсыг маань сүлгүүлчихэд гэтэл яг жинхэнэ агуу мөн чанар гэдэг чи юу вэ? Тэр агуу хүн чинь тэр энгийн байдаг юм байна. Энгийн үнчний агуу байдаг юм байна гэдэг тэр эрэл хайгуул дээрээс л би гол нь таныг цогж хүрч байгаа юм л да. Тэр яриагийн чинь бас санссал да. Тэгэхээр тэн дээр бол Монгол гэдэг нэрийг нэгдүгээр тавих ёстой. Тэгээд би дандаа өндөрлөгт тэмүүлж яадаг. Гэхмэчлэн ингээр зэрэг тэр 5 үг тутамны чинь нэг ерөөсөө л тэр Монгол гэдэг нэрийг өндөр тавьж нэгдүгээр эх орн нэгдүгээрт Монгол нэр. Тэгээд бидний цусаар энэ догшин өвгдийн маань цус гүйж байгаа учраас энэ маань тэр бэлтгэлийн тэр том ачааллыг дагуулдаг. Тэгээд тэр тугаан хүнсэд гарах Монголын даашин гэж хэлүүлээд гарахад бэлтгэл хансан хангалттай хансан юм чинь ерөөсөө ял. Гэх мэтлэн сайхан ярианаас чинь төр гэдэг чинь ерөөсөө энэ шүү дээ. Хүн өөрөө хүчтэй чадaltaй байх. Хүн өөрөө тэр нэр төрөөр хэмж Монгол гэдэг нэрийг нэгдүгээр тавих гэдэг чинь хамгийн чухал бай. Тэрэн дээрээс л бид нар дахиад хүчрхэж тэгвэл тэрний том үлгэр дуурайл та юм шүү дээ. Би энэ Монголынхаа түүхэн маш их сонирхож уншдаг. Тэгээ дээрээс нэр нь хардаг. Монголчууд бас ингээд дэлхийг эзлэх тэр олон улсуудыг эзлэх чинь маш их судалгаа хийдэг. Тэ? Өчнөө жил судалгаа хийн. Тагнуулаа явуулна. Тэгээд тэдний чинь ямар юун дээр нь бас ялсан гэхээр нэг ялсан шалтгаан тэдний шунал дээрээс нь ялж ирсэн. Шунлыг хөдөлгдөг. Тэгээд тэр цөөхөн хаад ноёдууч гом шуналтай л байдаг байхгүй юу. Тэргээр нь бас нэг ялж ирсэн. Тэгээд Чингис хаан одоо тэр Гүмлевийн ном дээр байна. Тэр халимгийн төвөгч Эрдэнэсэн хардавааны Чингис хаан дээр байдаг. Чингис хаан эзэлсэн улсуудынхаа захирагчаар нүүдэлчин хүн тавьдаг. Нүүдэлчд. Суурин иргэншлийн хүн тавьдаг. За 2% суурин иргэншлийн хүн тавьж ирсэн гэж байгаа. Суурин нүүдэлчин хүнд итгэдэг. Нүүдэлчин хүн бол шуналгүй. Нэр төрөө эрхэмлдэг. Тийм учраас итгэж болно. Суурин иргэншлийн хүмүүс итгэж болохгүй. Ягаад гэхээр шуналтай. Эд хөрөнгөрөөс болж эднэр бол хүний итгэлийг алдна. Тийм найдваргүй хүмүүс гэж үзсэн байдаг гэж тэр Лев Гүмлевийн ном дээр байдаг. Монголчууд ийм л хүмүүс юм байна. 2% тэр захирагч тавьдаг нь эрдэмтэн нэвтэрсэн тийм мэрэгэн хүмүүсийг тавьж ирсэн гинэ тэр захирагчаар. Тэрээс бол нүүдэлч хүмүүс бол шуналгүй ийм ахуун тийм асуудалгүй. Байгалийн тийм үнэхээр тийм нэг шалгарсан. Өөрийн хүч, өөрийн овсгоо, өөрийн хүч чадалтаар эрдэж штэ. Бусдаар бол тэр нэг мөнгө цаасаар бүрддэг одоо юу гэдгийг мөнгөнд бол найдахаасаа өөртөө найдна гэдэг чинь. Тэгээ тэр үгнээс бол тэр гаргалгаа бол тэр шуналгүй гэж байгаа. Нэр төрийг хэрхэмлдэг. Би Монгол хүн гэсэн тийм сэтгэлгээ чинь нэгдүгээрт явдаг. Бүх юмнаас илүү. Их орон бахарх. Монгол хүн байна даа л гэдэг. Тий. Амгшил явж штэ. Тэгээ тэндээс чинь авахгүйдад маш их судалгаа гарна л да. Тэр дайснуудыг эзлэхдээ яах вэ? Тэр алт эрдэнэс эд хөрөнгөнд шундгүй. Тэр цэргийн хуулийн дээр нь байна шүү дээ. Олзон цаадж болохгүй. Дайснуудыгаа бол харин тэргээр мэхэлдэг бас. Алт мөнгө ингээд хайчдаг. Тэгээ цэргүүдийнх нь зам дээр. Тэгэхэд нөгөө улаар нь дайрж исэн тэр хүмүүс чинь хэдэн мянган цэрэг байсан ч гэсэн заавал ч тэрлөө нөгөө саатаж үлдчихсэн байгаа юм. Тэгэнгუут нь тэдний чинь яг тэгж эд мөнгөөр хуураад тэр шуналдаа автаа тэр олон мянган цэрэг бужигнжих хооронд нь тэр чинь бүслээд авч ирсэн байгаа бас. Боломжийг ашиглаж. Тийм эн чинь маш том тактик байхгүй юу? Тийм байна. Тэгээд энэ жишээгээр тэр шунал гэдэг юм чинь Чингис хаан тэр их засаг хуулинд цэргийнхаа хуулинд оруулж өгч ирсэн байна. Тэгэхээр эн чинь урдаа хүртэл энэ хууль байдаг. Яагаад монгол хүн 3 шашин зэрэг шүтэж болдсон байна гэж энэ үгийг чинь тэр Флана Карпини хэлж ирсэн байхгүй. Одоо хүртэл энэ үг 1240-од оны онд хэлсэн тэр Карпини үгийн үг одоо хүртэл ам бүхтэй явж байна. Бид нар чинь тэр аман домог, аман яриагаар
маш их олон зүйлийг философи агуулж явуулсан байгаа. Карпини ирээд Монголын их хаан дээр ирэхэд тэр чинь шууд уулзахгүй. Олон хоног хүлээлгэнэ. За тэгээд Монголын их хаан дээр бас газрын хаадууд ирнэ, очрлоод байж гэн. Тэгээд тэр бэлэг сэлттэй очино. Гүйг хаан дээр тий. Бэлэг сэлттэй очино Монголын их хаан дээр. Тийм хооцсон хэн болгон бас тэгээд давхиж очихгүй, хэн дураартай нь очихгүй. Хичнээн сар хүлээнэ. За тэр хүлээлгэхдээ яах вэ гэхээр элчийг ямар зоригтой, ямар санаа бодолтойг тэр удаан хугацаанд тагнана. Тэгээд тэр 3 шашин зүтдэг гэдэг чинь нэг дагаж явдаг нэг хүн байна шүү дээ. Одоо нэг Монгол. Тэр нь өглөө нэг шашин сүмд ороод мөргөж яаг нь хар хөрөнд. Өдөр ахаад нэг сүмд ороод мөргөж яаг. Өөр. Өөрөө ахаад нэг газар очсон. Бос нэг юм зам үйл хийж яаг. Тэгээд нөгөө 65 настай хугарах чинь хэлж иг нөгөөдгий чинь синхруулах гээд. Тэр чи их хааныг синхруулах гэж ирж байгаа хүн шүү дээ Монгол хааныг. Чи одоо ингэж болохгүй шүү дээ. Хүн нэг л шашин шүтдэг байхгүй юу? Чи тэгэхэд хаа байна? Чи 3-ыг шүтэж байна гэсэн чи. Тэгс нөгөөдг нь юусаа тоож байгаа юм алга гинэ. Энэ шашин чинь тэгээд хүний төлөө юм байгаа шүү дээ. Тийм гин. Энэ бүх шашин хүний төлөө тийм гин. Аль нэг нь надад хэрэг болох л байлгүй дээ гэсэн гэж байна. Тэгсэн чинь нөгөө хүн чинь ингээд гинтгийн өөр дээрээ тусгаж авсан юм. Юу вэ? Би чи өөрөө Карпини гооч нөгөө 65 настай Ромын папыг итгэмжлэгдсэн тийм хувраг том санваартай хүн. Байлан дагуулт их явж байгаа ш шашнаар. Нэрээ би чи одоо нэг ганцхан юм дотор баригдсан хүн ба шүү дээ. Тэгээ тэр үг чинь тэр доторх философи нь тэгж гардаг байхгүй шүү. Эдгээр чинь нөгөө байгалийн сэтгүүтэй чөлөөтэй юм шүү дээ. Ийм мундаг хүмүүс энэ баг тэр чинь биширч хэлсэн үг нь байхгүй юу? 3 шашин гэдэг нь. Тийм, доор хаяж тэр чинь 3 шашин хичнээн сүм байсан тэр чинь бүгднгөөр нь орж байгаа шүү дээ. Гол нь тэр орж байгаа шалтгаан нь тэр доторх философийн л мэдэх гэдэг орно шүү дээ. Бүгдээр л хүний төлөө гэл номлож байгаа. Тийм шүү дээ. Тэр хүмүүс чинь тэгээд философийн танилцаад шууд өөнийг юм бэ, ингийн байна гэж зөксөлийн дор нь олчих шүү дээ. Тийм, тэгээд тэр бүх шашнууд ганцхан цэгрүүл явж байгаа л байхгүй юу? Тэр чинь тэр Монгол жирийн малчин хүн л ойлгоцсон байх сэтгэлгээ чинь одоо яг Монгол сэтгэлгээ л гэж байгаа байхгүй юу? Байгаль тийм. Их гоё юм аа цараглаа. Нөхдүүд бол тэгээд ганц энэ байх шүү тэгэл дайдаад бие биений хадаад дуусгаж шүү дээ. Шашны хоорондын дайч ерөөсөө шүү дээ. Ягаад тэр монголчууд Монголын хаадууд ягаад тэр шашны үлдээд юм? Шашны өөрт нь эргүүлж ашиглаж шүү дээ. Бид нэр тэгэж цэрэг твсгээ тэгэж хий гарцдахын оронд шашныг нь үлдээдэг ш. Шашны дэмжээ явцсан байх. Дэмждэг. Тэгэхээр энэ манай шашинд хүрдгүн байна гэхэд нэгэсэнд бол монголчууд тэдний чинь ашигладаг байхгүй. Хүлээстэй дуугүй бууж их юм бол танаа шашинд хүрэхгүй, танаа ард иргэдэд хүрэхгүй. Бид нар татвараа өгөө. За тэгэл болъё. Тэгэхэд бус таадууд яадаг вэ? Бие бинийгээ дайраад бид нар чи хоорондоо байлдахаар л эвдэн сүйтгэл явждаг. Тэгээ монголчуудыг бүр ингээд хүсдэг байсан байна. Одоо тэр Гөмлөө хэлдэж шүү дээ. Зүүн Европт монголчуудын зөвшөөрлгүй нохоон цуцах ирэхгүй гэж бичсэн байт. Европт монголчуудын зөвшөөрлгүй нохоон цуцах ирэхгүй. Ийм цаг үе байсан. Одоо тэгээд залуу үеэ нэг сайхан энэ эрэмгийн юмд нэг уриалда. Тэгэхгүй бол нөгөө таны сая ярианаас нэг ийм том ухаар залуучууд маань авч байгаа болоо энэ баруун Европ чинь бид нар шүтээд байх энд эднийг даган дуурайх юм юу ч байхгүй юм байна штэ. Эднэрс нь ийм өдүүлгийн туйл байж байгаа. Гэтэл манайхан ямар вэ гэдэг талаас нь бас эргцүүл авч байгаа. Тэгээ одоо яг ямар байх ёстой гэдэг талаас нь сайхан хэлээд. Баруун Европ бол үнэхээр маш хэцүү нийгэмчтэй яг үндсэндээ. Тэр бидний нөгөө нэг мөн чанар, хүний мөн чанар чинь нөгөө бие бинийгээ хайрлах. Монгол хүмүүс бол ахмадыг хүндэлдэг, аав ээжигээ хайрладаг, ачид багшаа хүндэлдэг, хайрладаг тий. Ийм ёс суртахуунтай дорны ийм хүмүүс. Байгаль дэлхийгээ шүтдэг, хайрладаг тий. Одоо тэр ууд ус ургамлаа ямар нэгэн байдлаар тэрэнд шүтдэг. Тэнгэрээ шүтнэ. Одоо энэ бүх энэ шинжлэх ухаанаас ч өмнө монголчууд тэр их эзэн Чингис хаан маань одоо тэр их засаг хөлөндөө хүртэл тэр байгалыг сүйтгэсэн мод хяргасан хүнийг хүртэл таазаар авч ирсэн. Усны ихийг бохирдуулсан хүнийг алж ирсэн. Эхэнд нь хүртэл очих хориод байсан шүү. Яагаад тэрийг алж ирсэн гэхээр
Энэ усны ихээс сая хүн ундаалдаг юм аа. Чи нэг бохирдуулсан байна. Чи маш олон сая хүнийг хордуулж яах гэсэн философитой цаазаар авч ирсэн байна. Моддыг огтлсон хүнийг цаазаар авч ирсэн гэдэг чинь мод чинь хүний амьтантай адилхан урт наслт юм аа. 100 наслна. Нэг оос ирэхэд 100 жил болж сэргдэг. Энэ дотор чинь цаана философи явж байгаа болохоос зүгээр мод огтлсон хүнийг алж байгаагүй. Тэр байгаль дэлхийтэй ямар хайр гамтай хандж байсан гэдэг чинь энэ философи хэлж байна. За баруун Европ бүх модоо хэрэг дуусгацсан байсан. Хэзээ? Одоо тэр дунд зууны үед энэ сүүл хүртэл бүх амьтан агнаа дуусгацсан. Бүх юм надад хиймэл эргээд буцаж энэ байгаль ямар хэрэгтэй юм бэ гэдэг. Одоо энэ Англи, Франц энэ баруун Европын улсуудыг та хараарай. Нэг тийм үг байдэн шүү дээ одоо. Нэг хот байгуулахад нэг ойс үүддэг байсан. Тэг шүү дээ. Дан нөгөө модоор барьдаг байшингууд барьсан. Тэгээд сүүлдээ модоо дуусгаад чулуугаа ашиглаад тэгээд энэ яагаад тэр өмхий самхаа хот болсон гэдэг чинь дан чулуун байшин дотроо бааш шийдэг. Чулуун хороо. Тэгээд цонхороо баашээсээ л ацгадаг л. Малын хороо шиг л байдаг. Мал нь хажуудаа байдаг. Өөртөө хажуудаа ингээд амьдэрдэг л байсан. Бид нар тэгэх чинь цэвэр онгон байгаль, ариун дагшин байгалаас үдэхгүй. Тэрний цаанаага том шинжлэх ухаан, гүн ухаан эдгээр нь Монголд байсан байгаа. Тэд нар тэр шинжлэх ухаан, гүн ухааны ойлголтгүй. Тэгээд шинжлэх ухаан одоо тэр нөгөө баасаа нуугч байгаа гэж байгаа нэг урсгал усаан баасаараа урсгаад дуугуулж байгаа. Тэгээд тэр яаж цэвэрсдэг байсан гэхээр тэр борооны дараа бороо их ордог учраас нөгөө баасаас нь урсгаж явдаг. Гудамжаараа л явдаг. Инженерийн шугамлж тэрнээс үүдэж бий болж тийм. Тэгээд Батхан тэр чинь маш их шижгэлсэн байдаг. Ямар өмхийн тэгээд эдгээр их муу ёрын хүмүүс байна гэж. Ягаад тэгэхээр манай Монголын их хаан өгөөдөө хаан таалал төгссөн байгаа юм. Тэгэхэд баруун Европ тэр чигээрээ сүмдээ залбирж монголчуудын эсрэг татар монголчуудын хүчийг зогсоогоод өгөөч гэж Тэнгэр бурхандаа өдөр шинэгүй сүмдээ ор залбирж исэн байна. Сүмдээ. Далаачтанд далаадаа гарч чадхаа болоод морьтой хүн харах юм бол сүнсэн зайлдаг болсон. Айгаа цухтаагаад. Тэгээ тийм байдал хүртэл айц давтуулсан байдаг. Тэгээ өнөөдрийн баруун Европын нийгмийг харал да. Тэр чигээр хар тамхи. Тэр хүний хүндлэх, хайрлах гэдэг тэр нандин хүний мөн чанар байхгүй. Аав ээжигээ ална энүүхэнд хар тамхи гэдэг юм мансуурл гэдэг бол дээд зэгтээ тулдсан. Тэрийгээ сүлдээ эмчилгээнд оруулдаг болсон. Тэгээд яг тэр хүний мөн чанар гэдэг юм би одоо маш олон жил баруун Европт амьдэрсэн. Тэгээд тийм юм байдаг юм байна гэдгийг харсан. Монголчууд тэр монголчуудын тэр нөгөө нэг эрхэмлэх, аав ээжигээ хүндлэх, ахмад насныг хүндлэх, багшигаа хүндлэх, багш гэдэг имийг яагаад монголчууд маш их дээдэл тавьж ирсэн гэхээр багш юусоо нэгдүгээрт явдаг. Жишээ нь Сүхбаатар жанжины багш хэн байсан гэхээр онготын жимэн гүн гэж байсан. Бичгийн эрдэм зааж ирсэн. Тэ? Тэгэл тэр түүхнэр гардаг. Цагаан дээл дамдин хүүгээ нөгөө ухаан сэргэлэн хүүгээ бичгийн номтой одоо тэр тааж онготын жимэн гэдэг гүнд шав оруулжээ. Багшийн барилгатай өдөр байгаа. Тэгэхээр тийм нөгөө нарийн яс багшийн хүндлэгийг чинь бас тэгж үзүүлсэн байдаг. Тэгээ өнөөдөр яаж яана энэ багш гэхээр ерөөсөө нэг тоож байгаа чамтан байс байдгүй. Македоны жанжин Александр гэж нэг хүн байна. Яг гоо их Александр гэж ярьдаг түүхэнд. Тэрсэн зүгээр жиргэн жанжил байхгүй нэг. Багш нь нөгөө Аристотель гэж. Эртний гүн ухаанч. Тэгээ тэр Александр хаан л гэдэг юм л да. Тэгэл хаан ч Александр болохоор багшигаа маш хүндэлдэг гин. Тэгээ нөгөө сайд нар нь жоо хатаархдаг гин. Нөгөө багш нь тэгээ нэг юм их зантай л хүн явдаг гин. Тэгээ нөгөө багшийн нэг муулах гал нөгөө сайд нар нь ингээд хоорондоо ярьж байгаа л. Нэг ерөөс нэг хаанд хэлж байгаа энийг хусуулч юм та. Тэгэл хаанда ороод хэлж гин. За хаант минь та одоо багшийг одоо яасыг хүндэлт юм те нэг л их зантай хүн явах юм биднийг хүн гэж тоож харахчгүй энэ танай нүгс чинь гэл ихсэн та ч та аав ээжээсээ илүү хүндлэх юм аа гэл шургуу хийж гинэ. Тэгсэн чинь нөгөө хаан ч хэлсэн гинэ гэж байгаа. Тийм ээ тий. Тийм би багшаагаа өстой эцэгхээ би хүндэлтийн хайрлна.
Энэ багшийг би бол маш их хайрлж хүндэлтэй. Эцэг бол миний биеийг тэнгэрээс газарт буулгасан ачтан юм а. Тийм учраас би эцэг хүндлэн хайрлана. Харин миний энэ багш бол миний биеийг газраас тэнгэрт гаргасан ачтан учраас би ингэж хайрладаг байхгүй юу? Ингэж хүндэлдэг. Энэ хүн ингээд тануудаас дээр шүү гэдгийг чинь юу ч хэлж. Надаас дээр хүн гэж. Миний дээр байгаа хүн шүү л гэж байгаа юм. Тэгэхээр багш хааны дээдлэлт байж исэн ба шүү дээ. Тийм байна. Тэгээ өнөөдөр энэ сургуулийн хүүхдүүд ч одоо ингээд эцэгхэн тэгж хүмүүдүүлдэг ч юм уу тэр багшийг тоож байгаа ч юм алга багшийнхаа өдөөс хэрэлдээ тэр бичлэг нөгөө нэг мал байсан хашаа хороонд орогдоод нөгөө нэг цонхороо баас хийсэн гаргаж ирсэн нөгөө балер нөхдүүдийн чинь соёл манад ороод ирсэн юм чинь тэгэлгүй. Одоо тэрийг нэг л хөөж зайлуулад л оронд нь одоо тэр тэнгэрлэг багшийг эрхэмлдэг одоо язгууд барууны соёл хэзээ орж ирсэн тэрний өмнө юу байсан тэрийг л буцааж байранд тавих ийм л ажил болоод байна шүү дээ тийм ээ. Тэ. Тэр барууны гэдэг усууд чинь биднийг дэлхийн талыг эзэлсэн байж байгаа тэд нар чинь малынхаа хороон дотор малтайгаа хамт амьдардаг. Чулуун сараа чулуун байшин дотор байдаг. Тий? Тэр чулуу ороо нь одоо нэг иймэрхүү шилэн болчихсон. Одоо чулуу орооч одоо манай залуучууд жоохон энэ дөрчихсэн тийм ээ. Тийм бид нар энэ байгалаас маш их тасарсан байна. Одоо тэрэн дэргэж гарахын тулд одоо хүчрэх үүдэ магнитанд болж байгаа бурхан ардуун дээр очиж тэндээс онсыг тайлбар тэгээд ононгийн шугуудаас хойш онсыг тайлан өнгөе гэсэн бодлоо. Ууландаа очиж усандаа гаршаал гэж байна. Тэгэхээр чи ононгийн шугуудаа бясалган байж өндий гэж байна. Тэгээ бид нар чинь бурхан ардуунаас бидний түүх эхэлдэг үеийн үед тэндээс эхэлдэг. Бурхан ардуун ч нь угаасаа бидний домгийн эхээ. Дээд тэнгэрээс заяа төрсэн бүлтчэн гэлгийн гоо марлын аав тэнгис талаа гатлан онон мөрнийх бурхан ардуунаа нутгаж гэл бидний түүх эхэлж байна тийм ээ. Тэгээд эзэн Чингис хаан маань бас бурхан ардуунуудаа өглөө болгон мэласхой өдөр болгон тагсваа гэл ингээл бурхан ардуунаасаа үеийн үед хүч авсан. Энэ түүх одоо энэ цагт давтагдах гэж байна. Ийм том тахилга олон жил одоо энэ дэвсэг зарим тэргүүдээ энэ хүмүүс маань 10 гаруй жил тахиж ирсэн байна. Тэгвэл бурхан ардуунаа дахин байж өндий гэсэн байна. Тэгэхээр зэрэг одоо энэ тэр тахилгын аваа дүүрэх үйл ажил маань ерөнхийдөө энэ жилээр дүүрээд тэгээд одоо тэрний дараагийн үеийн ирэх нэ гэхлээр зэрэг одоо бид нар энэ хүнд хэцүү цаг үеэ яаж гатлан дуулах юм бол тэрний зам нь юу аах вэ те тэр ямар онсыг бид нар ононгийн шугуудаа бөөнөрөө зүгэл очиж тайлах нэ гэдэг тийм үе дээрээ ирчихэд тэгээд энэ үе дээрээ бас л тэр магна болсон хүмүүс маань тэр үнэхээр чадлаа одоо таны тэр бокс спорт чинь ерөнхийдөө дэлхийн номер 1 спорт гэж боддог уу? Тийм 17 дугаар зуунд Англид мэрэгдийн бокс үүсээд тэрнээс хойш 1949 онд сонирхчийн бокс гэдэг үүссэн. Тэрнээс гарсан. Ерөөсөө урд нь ганц мэрэгжлийн бокс л гэж байсан. Тэгэхээр чи энэ бокс гэдэг чинь би ингээд спорт сонирхдаг бодлоо нэр энэ чинь хурд, хүч, овсгоо, самба, ялангуяа тэсвэр, төвчээр тэгээд тэр хүнийг хөгжүүлэх, хатуужих тэр бүхэл юм хүч чадлын ер нь тэгэл бүх элемент гарч ирдэг тийм юм байна. Тийм биеийн хөгжлийн хувьд бол тийм дээрээс нь энэ чи оюун ухааны өрсөлдөөн гэж үздэг. Бас уу. Тулаан юм чинь нэг нь гэмтэж өгөх нь нэг нь ялна. Нэг нь гэмтжил ялагдахаараа. Тэгэхээр зүгээр нэг бүхөрлж байгаа юм шиг доор нь ороо гэмтчихгүй шүү дээ. Зүгээр такс тоглож байгаа юм шиг юм биш шүү дээ. Зүгээр волейбол тоглож байгаа юм шиг юм биш. Зүгээр нэг юм хөлбөмбөг тоглож байгаа юм шиг юм биш. Энд чинь нөгөө эрүүл мэндийн эсрэг нэг өсөндөө бол тийм учраас тэгж гэмтэж бэртэхгүй тулд одоо маш их бэлтгэл хийн. Тэгээд бүтэн цаг гарan ирээнгийн дээр зодтолдог. Одоо өмнө нь бүр 40-50 үе зодтолдог байжээ. Гараа унд гэж ярьдаг. Тэгээ 3 минутаар. Тэгээд тэр чинь багасаар агаад нэг 30 болоод 20 болоод 25 болоод одоо 25 болоод тэгээд 20 болоод тэгээд сүүлд 15 болсон. 80-ад оны үед 15 гараа унд гэж болсон байхгүй. Тэгээд би багасгаад байгаа юм. Тэгээд 12 үе болсон. Одоо 12 үе дээр тогтсон. Яг эцсийн вариант бол 12 үе л зодтолдох. 3-ыг 12-оор жилхэр нэг 40 минут зодтолдог. Тийм тэгээд тэр чинь нэг дундаа 1 минутын амрал. Тэгээ ирэнгэн дээр чинь зарлан барина ингэсээр хагаад танилцуулга гэж нэг цаг гарын юм болно бас л 30-40 минут. Тэгээд зодтолдоход нийлээд бүр цаг гарангийн байдлаар ирэнгэн дээр байна. Тийм. Тэгээд энэ чинь бол анхны тийм
тулааны спорт гэж явдээ. Тэгээд эндээ чинь салбарлаад бус спортууд үүссэн. Тэ одоо бас энэ сонирхчийн бокс бол сүүрдэл үүссэн байгаа шүү дээ. 40-од оны сүүлээр үүссэн гэхээр чинь. Тэгэхээр ийм их юм чадвартай хурд хүчний юутай байж ажил монголчууд тэр том юмд ялтыг байгуулж ирсэн байх л да. Монголчуудын цэрэг байлдааны тактикийг бол баруун Европ, Англи, Их Британий Вантулс одоо маш сайн судалдаг. Баруун Европ бол маш сайн судалж ирсэн байна. Японы хаан тулсаас маш их судалж ирсэн байна. Тэр 17 дугаар зуунд гарсан тэр нэг шүлэг байж штэ. Хувлаас цаан гэж Английн яруу найраг зохиосон. Гайхамшигтай шүлэг. Саяхан хэдхэн жилийн өмнө Монголын нэг хоёрын гэгэрэлэгч орчуулж тавьсан байсан. Хувлаас цаан ямар гайхамшигтай улс шиг бүтээсэн байна гэдэг тэр шүлэгэн дээр байгаа. Хувлаад цаан гэж ямар ухаантай хүн байсан гэж гардаг. Тэрийг ер нь тэрийг чэйжлээгөө. Тэгтээ ер нь ингээд хадгалцсан байгаа. Тэгээд энэ монголчуудын тэр 17 дугаар зуунд гарсан шүлгийг тэр хувлааны үеийн тухай бичсэн л баг. Хувлааныг ямар цэцэн ухаантай тийм хаан байжээ. Тэгээ эдгээр чинь нөгөө монголчуудыг судалсаар байгаа. Одоо Их Британий Вантус үе англичууд чинь дэлхийн 54 улсыг колоничсон байдаг. Монгол Чингис хааныг судлаад, хувлааныг судлаад, зэрэг таан байлдааны тактик одоо ингэж судлаад 70-80-аад он хүртэл эднэр одоо Английн хаан тулсан шүү дээ. Одоо энэ цэрэг зэвсэгтээ маш их хөрөнгө оруулалт хийдэг байсан. Тэгээд усан плот дэлхийн алдартай шүү дээ. Тэгээд энэ Английн залуучууд англичууд чинь баян гэж бодоод байдаг. Залуучууд нь маш хүчрхэг. Бүгд ирэмгүй спортоор хичээлдэг. Одоо хүртэл хоорондоо зодтолтой л байна. Тэрийг хуулиар яахчгүй. Цэвэр зодтол яг хуулиар яахчгүй. Гудамжинд нь хүртэл гудамжны зодооны тэмцээн явагддаг. Гудамжинд. Тийм. Би уужгаал тэгэл тойр зогсож байгаа л хоёр тал болж байгаа л бооцоогоо тавина. Тэгэл тэр чинь нэг ясандаа бол нөгөө нэг байнгын бэлтгэлтэй хүмүүс. Их Британий цэргийг дэлхийн шилдэг цэрэг гэж одоо хүртэл үздэг хэвээрээ шүү дээ. Цалин өндөр. Одоо Монгол залуучууд Их Британий цэрэгт байна. Францын цэрэгт байна. Одоо манайшаа хүртэл Францын легонд саяхан байсан. Одоо л сая цэрэгээс чөлөөлөгдсөн. Цалин өндөр. Монгол залуучууд байна. Одоо Францын легонд байж л байна. Бэлтгэлийн ачааллыг маш сайн дааж чаддаг. Монголчууд. Бэлтгэлийн ачааллыг том юм байдаг л та тий. Одоо та юу хийж байна? За одоо ерөнхийдөө нэг өөрөө хувийн бэлтгэл сургалт бас нэг юм судалгааны ажлууд хийж байна. Ягаад энэ өсвөр үеийн гаруй гарах настай хүүхдүүд хор тавдар тусч байна. Жил 5,000 хүн хор тавдраар онцлогдоод жил болгон 4,000 гаруй хүн асуурж байна гэсэн судалгаа байна. Хүүхдүүд бас их орж байна. Энэ бол ерөөсөө эмгэнэл. Ийм цөөхөн хүн амтай улсад яагаараа хэдэн мянгаараа өгч идэх жил болгон. Энэ ерөөсөө өвчнөөс болж байна. Биеийн тамир алга, нөгөө нийтийн биеийн тамирч алга. Нэг л спорт олимпиад яриад байгаа болохоос яг үндсэндээ олимпиад нэг 2-3 медаль авдсан шүү дээ манайхан. Тэр нийтийн биеийн тамирч хайц. Нэг ард түмэн нийтээрээ ирүүлжүүлэх бие бэлтрийн хөгжилтэй болох ухамсартай ирэхэд хаачч ёс зүйн иргэл биш шүү дээ одоо. Тэрэн дээр та өөрийн хувь нэмэр оруулж байгаа. Би одоо өөрийн хувь нэмрээ оруул нийтийн биеийн тамир дээр одоо наад нөхдүүдийн дэмжлэгтэй бас явж байна. Одоо энэ хүүхдийн хор тавдрын хэсэг судалгаа буюу энэ цус харуултын хэсэг судалгааны ажлууд хийгээд ерөнхийдөө бол маш сайн үр дүнтэй байгаа. Одоо цус харавцсан хүмүүс, хавдрын шинжүүд илэрсэн хүмүүс эрүүл болж байна. Энэ дасгал хөдөлгөөн. Тий, дасгал хөдөлгөөн. Тэгээд энэ бас манай багийн хийж байгаа бас юм судалгааны ажлууд байна. Энэ чинь маш их энгийн. Бид нар хуучин уламжлалаа сэргээх хэрэгтэй байна. Хуучин уламжлал. Энэ хуучин Монгол уламжлалаар тогтно. Бид нар байгальдаа яагаад гарахаа үлдсэн. Энэ дөрвөлжин дөрвөн ханны бетонын ширэнгэн дотор амьдрах биш. Бид нар энэ эрс уур амьсгалтайгаа зогсож ойр байх амьдрах хэрэгтэй.
Та бүхэн энэ нөхцөлийг бүрдүүлж энэ чиглэл рүү хөдөлж гарах ийм үйл ажиллагаа явуулж байна. Тэ. Одоо ерөнхийдөө бол өөрийнхөө чадах хэмжээнд энэ эрдэмтэн мэрэгдийн бас судалгаа одоо энэ орчин үеийн эрдэмтдийн судалгаа биш л дээ. Бид нар хуучны тэр Данзаа харьж байгаа сургаал дээр байна. Одоо тэр утагт хувилгаадууд юу гэж хэлсэн бэ? Тэд нар яагаараа тэр там бэлддэг. Манай ээжийн буруу аав нь тийм юу хүн байсан байна. Там барьдаг. Хүн байжээ. Отчмоор. Тийм, отож хүн байсан байна. Тэгээ тэр хүн идгээдэг байсан гэдэг. Тэгээ би ч одоо бас тийм сонирхолтой өөрөө. Хүн идгээгээд ирүүл болох эсвэл бол тамирчин бэлдэж бас ирүүл болох Бас тань зарж байна. Тань барьж байна. тан бэлдэх боломжтой юм байна гэдгийг судалсан. Имийг бол ер нь үтсэн. Имийг бол үйлдвэрлэж болдгоо. Үйлдвэрлждэг. Танг үйлдвэрлэж болдгоо. Танчин тусгай жороор. Энэ аваргууд үйлдвэрлэж яах гэхээр танг хідэж үйлдвэрлэхгүй. Тэр чинь маш Чанар муутай гарч байгаа хэл та тий. тан үйлдвэрлэнэ гэж байдгүй гэж одоо энэ том мондог хүмүүс бол хэлж байсан. Тэгэхээр тэр чинь танг юм шиг үйлдвэрлэдэг бол одоо хүн болгон ирүү уугаал зүгээр болоод идэгэл явчих шүү дээ. Химийн юм элемент хүний биед хідэж шингэдэггүй гэдэг. Яг нэг өвчин идгээхэд нөгөө эрэхтэр химийн бодис хүний биеэр дамжаал явж байдаг гинэ. Тийм учраас аль болохоор энэ хүмүүс маань им тарианаас бус аргаар өөрийгөө эдгэх хэрэгтэй. Биеийн тамир байна, тэр уламжлалын ангаах ухаан байна. За тэр зүг төөнөр барай засал гэдэг энэ одоо тэр хар дамын сударчин 5 аргаар хүнийг имжил болдог гинэ. Гэхдээ эмгүүгээр л имжлээ штэ. Тан хөдөлгөөн, байгаль, сэтгэл засал одоо ингэдэг юм 5 арга байна гэсэн. Тэгэхээр чи бид нар одоо юу гэж шүтээд байгаа гэхээр имийг шүтээд байгаа юм шүү дээ. Та нар ингээд 10 алхаад хараараа. Баашингийн 5 давхар байшингийн 2 болонд 2 аптек байна. 10 алхаад ламбард, 10 алхаад караоке, 10 алхаад хувийн имлэг. Уучлаарай энэ бид нар эрүүл мэндийн мэдлэггүйгээс өөртөө ямар ч анхааралгүй болцсон. Нөгөө бусны хараад болцсон. Имний хараад болцсон улс шүү дээ. Тэгэхээр энийг яаж арилгах юм? Эн чинь бол яг үндсэндээ тэр нийтийн биеийн тэмрийн спорт хорооны ажил. Залуу монголчуудыг бие бэлдэрийн хөгжилтэй эрүүл чирэг болгож ухамсартай иргэн бэлдэх гэсэн үндсэн зорилго нь улсын мэдл байдаг. Энэ улс ард түмнээ яаж харж хандах нь одоо тэр чинь улсын ерөнхийлөгчийн аав. Ерөнхий сайд нь одоо ээж. Энэ хоёр яагаад ард түмнээ харж хандах хэрэгтэй гэхээр аав ээж хоёр нь хүүхдүүдэд харддаг. Учираас бид нар энэ дээр маш муу бодлого бариад байгаа юм шиг санагдав. Би өөрөө микрофон яач. Тэгэхгүй бол зочны үнэлэг өмснөдөд. Тэгэхээр бидний гол зориод ирсэн гол зорилго нь уул энэ байхгүй. Бид нар зөв төрөө байгуулах гээд чадж байгаа юм дарга байхгүйгээр тэр чадвартай улсуудаа түшээд явна гэдэг чинь тэр. Тэгэхээр та бол одоо тэр Монгол гэдэг нэрийн төлөө, эх орон гэдэг юмны төлөө яваад Монгол нэрийг дэлхийд дуурсгаад ингээд Монголын дайчин гэж бүр шагшуул шуугуулж суурьдуулж ингэж явсан. Тэгтэл одоо бол яг л тэр Монголын төр ямар байх ёстой яг тэрийг өөрөөр ингэж тийг явж шít. Бид нар эцэст үр хүүхдүүд маань эрдэм чадварын туйл байх ёстой, эрүүл биетэй байх ёстой. Тэгээд дайчин зоримог дайчин одоо хатуужилттай төсвөр хатуужил энэ хүн чанар гэдэг юмны туйл байх ёстой. Тэгвэл та бол одоо бидний засаг гэж ойлгосон юм яг эсрэгээр нь хийгээд л ингээл тэрчгээр нь эмнэлэг аптек за тэгэл баар зингээний газар арх дарс эцэстээ одоо ингээл хар тамхи нөгөө барууны юмж орж ирэхлээрээ тэгэл эн чинь цааш явж байгаа л хар тамхи мансуурл болох нь шүү дээ. Тэгвэл тэрийг юугаар таслан зогсоох вэ гэдгийг л танаас л одоо ингээл бүх юм ингээ гараад ирж байна. Тэгэхээр зэрэг бидний хайгаад явж байгаа юм. Тэр л эргээд тэр уламжлалт төрөө гэдэг юм чинь одоо спортыг их спортоор явсан хүн чинь эцэст нь ингээл ард түмнийхэн эрүүл мэнд, соёл боловсрол өөхтүүх энэ бүхний төлөө ард түмнээ ингээд залуурдаад ингээд чиглүүлээд өөрөө энэ бүхнийг манлайлаад ингээд явдаг юм байна гэдэг бодит үлгэр дуурайл та байс таны одоо хийж байгаа явдал ингэж харагдж байгаад маш их баяртай. Чиний хувьд. За ингээд биднийхээ урилгыг хүлээж аваад залгын маань аваад тий таныг ингээд сайхан ярьслага өгж байгаа бид бас авч гээхээ ухаан гаргаа тий энэ сайхан боломжийг олгоод энэ сайхан түүхийн сонсож байгаад бас маш их баяртай байна. Дээрэс нь
Монголын дээд одоо энэ Бурхан халдууны дээд цагаан арал гэдэгт бол та явж исэн. Тэр үед бол та 2000 хэд онд явж исэн бэ? Одоо энэ 7-8 жилийн өмнө шүү дээ. За тэр үед бол та ямар сэтгэлдтэй байсан? Одоо буцаад та энд эргээд нэгдэжвэ. Инг сайхан урайгаа хэлээд бид бүгдтэйгээ ингээ хамтрахад те үх түүхээ уламжлуулад үр хүүхдийнхаа төлөө, удмынхаа төлөө бидтэйгээ ингээ явах танд нэгдэж байгаад маш их баярлж байна, талархаж байна. Тэгээ та минь сайхан урайгаа иднэ. Би ч бас их баярлалаа. Тэгээд үнэхээр ийм зөв шийдэл, таануудын санаа бодол ерэн зөв. Бид нэр хүн болчлоо гэдээ өөрсдөө бодоод байгаа болохоос би өөрөө бас өөрөө хүн болчих гээд яваад байна. Би Монгол хүн болчих гээд. Японд 10 нас хүртэл нь Япон хүн болгодог. Тэгэхээр Япон хүн гэж ямар юм бэ гэдэг гэхээр бие бинийгээ хайрладаг, бие бинийгээ хүнддэг, бие бинийхээ төлөө явдаг. Ямар ч зовлон гамшиг тохиолдсон Японы хүмүүсийн 98% нь нэг хүн шиг байдаг. Энэ хаанаас авсан гэсэн чинь энэ монголчуудаас авсан. Бүр ингэж ярьдаг. Одоо тэр самурайгийн хууль, якузагийн хууль гэж ярьдаг. Нэг хүн шиг. Гамшиг зовлон тохиолдно. Хаас юу тохиолдно? Хүний төлөө, бие биенийхээ төлөө. Бид нар яагаад ингэж явж болохгүй? Урд нь тийм л байсан. Тэр хар өрөмөр Монголд ирсэн тэр гадны явуулын нөхдөө тагнуул одоо шинжил судалгаа заншлаач маш их явдаг байсан гэж. Энэ монголчууд ч хоорондоо ерөөс хэрэлддэг юм байна гэж. Бие биенийхээ төлөө ямар их мундаг сэтгэлтэй тийм хүмүүс байд юм бэ. Тэгээ тэр нэг юм бичгэн дээр байдаг. Өнгөний мэдрэмжтэй гэж. Байгалийн ямар мундаг ухаантай гэж. Монголчууд тэр алт мөнгө шүр сувд тэр хувцс чимэглэл хэрэглэл янз юм байна гинэ. Би монголчууд чинь яасан мундаг ийм хүмүүс вэ бүр гайхалтай гэсэн. Би дүндээ орноор явсан. Дан нэг ижил өнгийн нэг ийм бараан саарл марл нэг ийм говцнууд тал арт түмэн тийм л байдаг. Нэг хятад их чинь нэг ийм хач юмнууд солонгос гэдэг нэг ийм ингээл тэгсэн чинь монголчин өстө нэг 9 өнгийн алаг эрдэнэс совд зүүрсэн тийм хүмүүс байна гэж. Тэгээд бүр ингээ гайхажсэн гэсэн. За ийм улсууд бол үнэхээр аргагүй юм байна эднэр. Тэгээд энэ байгалийн маш мундаг ийм мэдрэмжтэй ийм хүмүүс байна. Бүр монголчуудыг тэр сайн талыг бичсэн зөвхөн энэ жишээ. Тэгэхэд бус улсуудыг та нар энэ өмнө ч харж л байсан баг. Дан нэг ижил өнгийн говцтой. Одоо хятад гэж нэг юм адилхан нэг юм дамбаал говц, солонгос гэж нэг хар саарл бүх улсууд тийм байсан байна. Тэгэхэд монголчуудыг үржээд гайхаж байсан байна. Тэр идэлж хэрглэж байгаа зүйлүүд нь тэрийг хадгалдаггүй, хураадаггүй, ашигладаг. Хаш байна, алт мөнгө байна, зис гуйл байна. Тэр ууж идж байгаа хэрэглүүд нь домбос сав тий. Хүн болгон мөнгө аяга өртлөл зис аяга өртлөл явдаг байж. Тийм шүү дээ, модон тагшаа өртлөл тий. Тэгээд модон тагшаа өртөл чинь модон тагш нь тогоо болчдөг. Чулуу халаазгаж жагаад усаа хийж жагаад ургамдаа хийгээл халаас нь чулуу хийгээл бусдгаа дуучин борцоо хийгээл улаасгсан чулуу хийж жагаад шүлээ гаргаад уучдаг. Юусе энийг эн чин маш том байгалийн ухаан байсан. Иннээс ахгуулаад энэ Европууд ч одоо бэлэн хоол гэж юм гаргасан бас. Авж явахад авсаарах юм бас. Нэг тэр юмнууд чинь монголчуудыг хэдэн зуун жил судлаад өнөөдөр хүртэл одоо судлаад байж шít. Одоо тэгэл бидний судлаад байна гэж чинь биднээс суралцах гал байна. Одоо тэгээд хэвлээ сургагч багш нар болоод гарч ирэх хэрэгтэй болоод байна. Еврейнэр монголчуудыг маш их судалж байгаа сүүлийн баримтууд байгаа. Германууд 15-6 онд Монголыг судалчаад явсан. Юу судалсан гэхээр ойн тооллого хийсэн. Сая. Одоо 15-6 онд хийсэн. Тэгэхэд 2000. Тэгээд тэр чинь ганцхан ой судлаагүй шүү дээ. Монголын ой 6 гаранхан хувьтай байна. Урд нь 17%, 20% байсан гэж тэгж байсан. Би тэр үеэс нэг мод тарьжсэн. 80 мянган ширхэг мод тарьсан. Тэгээд Хаан тарьжсэн та? одоо тэр гачууртын тэр дэндэгээ тэр нэг сүйдсэн хорхоод идэгцээ. Тэгэхэд германууд газрын гүнийг судалсан. За тэрийг яаж судалгаа хийх гэхээр одоо маш их амархан. Одоо зүгээр хүмүүст хэлэхэд
Тэр ойрнууд дотор ч ингээд хэсэг ой вэ штэ. Тэр чинь нэг нэгээр нь тоолохгүй штэ. 1 2 3 гэж модын тоолохгүй. Ой болгонд чинь тэр чинь гац зоогоо явчихна. Гац зоогоод. Тэгээд бүгдийн зоохоор хиймэл дагуул руу нөгөө гацсан шууд мэдээлэл өгдөг. Тэгээд тэр чинь 6 гаранхан хувь байна гэсэн багхгүй юу. Тэгээ яагаад одоо тэр үнэхээр тэр мод хайрлах гэж монголчуудын тэр чинь модыг хайрлсан тэр их засаг хуулийн дээрээ байдаг тэр Чингис хаан цаазаар авдаг гэдэг чинь хүний амьтад адилхан гэж үзэж байна. Усны ихийг бохирдуулсан гэдэг болохоос биш усан дотор орохгүй гэсэн үг биш аахгүй юу. Хувцаа угааж болохгүй гэсэн үг биш аахгүй. Тэр усны ихийг бохирдуулсан гэж тэр судалгаан дээр байдаг аахгүй юу. Тэндээс маш олон сая хүн ундаалдаг усчиг чи бохирдуулсан байна гэж цааз гаргасан байдаг. За тэгээд ийм Санаа сургаал сая ажиллаа. Танай энэ танхимын хоймолт сууд бог Чингис хааны сан өрөөл байхыг та энийг хэр уншдаг вэ? Энэгээр таны яриаг сайхан төгсгмөр санагдаж байна. за энэ бид нар Эзэнбог Чингис хаан гэж ярихаас өмнө тэрхүү дэлхийн мэдэж мянганы суут хүн болгосон. Мянганы суутан гэхээр булаан эзлэгч биш. Маш ухаантай бодлого явуулдаг байсан. Соён гигээр үдэгч. Тэгээд тэр яахаараа мянганы суут хүнээр шалгарсан, юмараа шалгарсан байна. Дэлхийг зассан байна. Тэг өнөөдөр энэ дэлхийг засаглах тэр бодлого чинь Чингис хааны бодлогоор явж байгаа. Тий. Ямар сайхан энэ Чингис хааны сан ирэлтэ татлаа. Та нэг сайхан уншаад өгөөч. Би одоо яг уншиж мачгаар тийм хэл ам муутай бас. Зүгээр шүү. Тэгээ хэл ам ээдрээд байна. Тэрний оронд одоо ер нь жоохон өөр юм яриад ер нь төгсгий. Энийг сайхан уншчихад ядаж хэвтэд дөрвчих. Та уран зохиолын багш хүнч та өөрөө харин уншаад яаж вэ? Би танаас яг ингээд Бурхан халдууд дээд цагаан арлын тахлагт ингээд 12 он явжсан бэ. 15 6 оноор ч явж ирсэн. Тэр үед ингээд явж байхад танд ер нь ямар байсан? 6 7 онтой явж ирсэн. Ямар Маш сэтгэл олон- төрж исэн? Тэр үл сэтгэл маш их гүнзэр байсан шүү дээ. 2 3 хонсон бид нар чинь тэгээд маш олон одоо тэр өгөгдөлтэй оноогдсон хүмүүс очсон. Бүрээдээс хүртэл хүмүүс ирж ирсэн бэл. Одоо бодохоор тэгээд бас маш их сонирхолтой. Монголчуудын бөөгийн заншил болохоор ерөөсөө тийм шашин биш. Энэ чинь байгальтайгаа холбоотой, энэ дэлхийтэйгээ холбоотой, хүн холбоотой учраас тэр дагуу бас нэг юм харагддаг. Лус савдаг харагддаг, тий. Газар лусныхаа эздийг харагддаг. Эн чин шинжлэх ухаанаар батлагдсан юм. Тэрийг монголчууд шинжлэх ухаан гэдэг юм байгаагүй байхад л монголчууд энийг хийж исэн байна. Одоо тэр Шинжлэх ухааныг дээр үд хийж. одоо шинжлэх ухаан чинь баталж чадаагүй юм шиг одоо монголчууд энэ ёс заншил болоод Монголд үлдсэн л байж шүү дээ. Бөөг шашин гэж хин хэлж байгаа. Бөөг чинь шашин биш. Монголчуудын байгалийн философи юм аа. Уул ус эзэнтэй. Амьтаа болгон сүнстэй. Амьгүй болгон эзэнтэй гэдэг энэ нэг үг чинь монголчуудын ерөөсөө байгалийн философи. Байгалаас таньдаг, шинждэг. Монголчуудын тэр шинжих эрдэм гэж мундаг эрдэм байсан. Байгаль дэлхийгээ шинжинэ, газар усаа шинжинэ, мал амьтнаа шинжинэ. Тэгээ хүнийг таньдаг бас. Цэцэрэний эрдэм гэж байна хүнд. Монгол хүний цэцэрэний эрдэм чинь шал өөр юм байдэн штэ. Тэр байгаль шинжих, малаа шинжих тий. Энэ шинжих эрдэм чинь өнөөдөр баруун Европт тусгай шинжлэх ухаан болоод хөгжсөн байна. Хүнийг шууд царайг нь хараад уншдаг. Эн чинь манай нэг л ардын ухаан байсан шүү дээ. Одоо харамсалтай нь бид нарт байхгүй юм. Одоо бид нар байхгүй байна. Тийм шүү дээ. Хүүнээ таниад энэ зүс царайгаар нь ялгадаг. Өнгөөр нь ялгацдаг. Би болгонд адилаа одоо тийм. Тийм. Одоо тэгсэн чинь нөгөө тэр эрдэмчин чалга. Тэгээ тэр таван үгнээс танигддаг гэж. Хүний доторх мөн чанарыг мэдхийн тулд нэг таван үг л асуудаг тий. Одоо ингээд дээд цагаан арал дээр ургууд маань гэсэн ингээд авааныхаа чулуу гээл те удмынхаа чулуу гээд ингээд яриад тэрийг ингээд нэгтгэе хуран чулын ингээд ярьж байгаа. Энийг бол та яг юу гэж ойлгодог вэ? Би нэг бол монголчууд дээд тэнгэрээс заяат их эзэн бог Чингис хаан маань энэ олон нүүдэлчин
Монгол хуурхтангуудыг нэгэн тугийн дор нэгтгсэн. Тэрний бас нэг мөн бас адилхан л энэ үйл ажиллагаа явж байгаа. Одоо энэ залуучууд монголчууд ер нь нэгдэж эхэлж байгаа. Одоо энэ чинь аажмаар шууд нэг дор парк гэж нэгдэчихгүй. Эхлээд оюун санаагаараа нэгдэнэ. Тэр төгөмлөгээд байгаа юм л да. Тэгээд монгол хүмүүс бие бинийгээ хайрлах дээр нэгдэнэ. Тийм үзэл санаагийн чинь монголчууд ингэж болдсон юм байна гэдгийг чинь дэлхий судалсан. Энэ еврей нар яагаад маш их судалсан байсан гэхээр еврей нар өөрсдөө энэ зарчмаар нэгдсэн. Дэлхийн өнцөг булан бүрт дарлуулж явж исэн нөгөө газар нутаггүй нөгөө энэ нөхдүүд чинь эдгээр чинь нэгдсэн. Зарчим нь яг адилхан. Тэгээд энэ тал дээр эдгээр яагаад монголчуудыг их судалсан гэхээр энийг хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлэхийн тулд судалсан байна. Одоо энийг өнөөдөр ийм хууль гаргасан 44 улс нэгдсэн байна. Яг энэ. Энд чинь ерөөсөө л Монголоос сурсан байна. Өнөөдөр дэлхийн судал, Монгол судлал гэж байна, Чингис хаан судлал гэж байна. Монголын нэртэй судлалууд маш олон байна. Бүр академиуд байна. Академик төвшин тусгай тийм судалгааны том үйл ажиллагаа яваад байна шүү дээ дэлхийд. Өнөөдөр бид нар ийм байна гэж харж байгаа боловч тэд нар цаана эдгээр яагаад оршин тогтнод байгаад байна. Эдний энэ ген яагаад устдахгүй байна гэсэн чинь баруун Европ судалсан байж тээ. Хэдэн сая жилийн өмнө энэ Төв Азийн чэйжэн дээр энэ Монголын энэ нутагт олон 100 нүүдэлчин аймагуд дайн тулаантай үргэлж ингэж байсан. Эндээс гарсан ген чинь маш хүчтэй ген байна. Энэ устгааргүй ген гэж ярьдаг. Энэ монголчуудын тэр ген устдахгүй. Тэгээд одоо энэ том энэ агуу энэ хүмүүсийн хэлсэн үгэн дээр ч гэсэн Монгол бол сүнэхгүй гэж байдаг. Маш сайхан бэлтжэлтэй. Манднаа гэж байна. Монгол мандан бадарн тэр цаг нь бол ирнэ гэж байгаа. Тэгэхээр сүнэхгүй гэж байгаа. Дэлхий сүнвэл Монгол сүнэл гэсэн тийм үг хүртэл байна. Тий, одоо яг энэ дэлхий сүнэх цагт л Монгол сүннэ үхээс тэрнээс наан Монгол сүнэхгүй гэсэн утгатай. Тэгээд Монголыг байлгаж иж дэлхийн маань аврагдахгүй бол тэгээд Монголгүй орчууд дэлхий өөрчлөлт. Бидний ерөнхийдөө ойлголт чинь бас яг тийм болоод идэв шүү. Ерөө энэ Монголтай эвгүй харьцах юм бол болохгүй юм байна гэсэн тийм ойлголтууд гардаг. Эднийг дэмжих ёстой юм байна гэсэн ч бас юм баруунд бодол байдаг. Тэгээд тэр хөх толботой гэж бас яваад байдаг. Хөх толботон. Хөх толботон одоо маш их байна гэж. Тэгээд эднийг бас нэгтгэж болохгүй маа гэсэн тийм барууны үзэл байна. Тийм, энэ чинь нөгөө Монгол хуурхтан. Нэгдэх юм бол эдгээр нэгдээд дэлхийг эзэлчих юм байна гэсэн бас тийм нэг юм Европын философи байна бас нэг юм. Дэлхийг эзэлж сайн тест энэ хамгаалсан залгаж шүү дээ монголч. За Японд хөх толботой төрдөг Монгол цусны тодорхой хэмжээний хүмүүс байна. Японд. Тэгээ наашаа сэтгэлтэй тэр хөх толботонгууд наашаа сэтгэлтэй байдаг бүр илүү. Монгол тусламж үзүүлэл ингээл сургууль бол борлогод өргөтгөл барьж өгөөл ингээл байдаг тийм хүмүүс хүртэл байж байна. Одоо тэр говьд Япон хүмүүс хүртэл хөх толботой хүмүүс нь ирсэн заа юм. Мод тарьж байна. Одоо тэр сайн шандад Тэштэй нэрээ яриад. ингээл жишээгээр бас явж л байна. За ерөнхийдөө бид нэр тэгээд Монгол хүн монголоороо байх хэвээр, Монгол нутаг монголоороо байх хэвээр, бид нэр эзэн эрхээ мэдэх хэвээр. Бид нэр үүргээ биелүүлнэ гэдэг чинь Монголоо хамгаалахад үүрэгтэй. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ эрч хүчтэй энэ залуучууд энэ эрдэмтэй мэрэгд тэгээ энэ мундаг багш нар энэ хүмүүс чинь нийлж бид нар Монголоо хамгаалах юм байна. Тийм шүү. Тэгэл бараадад явж штэ таныг. Би ч одоо тэгэл Монголын төлөө гэвэл тэгэл одоо хинтээ ч хамаагүй нийлж тэмцэх үүрэгтэй. Энд чинь миний тэр хөргөчөөс хөрст Монголд буусан миний үүрэг чинь Монголоо хамгаалах үүрэг. Монгол хүнээ хамгаалах үүрэг. Миний Монгол хүнээ хамгаалах нэг үүрэг чи одоо энэ хүмүүсийг ирүүлж илэх. Зорилго болсон. Нэг Эрүүлэнхийн. тийм. Тэрээс эд баялагын хойноос Монгол хүн бол явдгүй юм байна. Эрх мэдлийн хойноос явдгүй юм байна. Бие биенээ хайрлах энэ Монголд
хүн байхын утга учирыг олох гээд өнөөдөр явж байна. Одоо тэр их хэдэн Чингис хаан маань шуналтай хүнийг эд мөнгөний төлөө яахаас буцахгүй хүнийг хүн гэж үздэггүй байжээ. Энэ хүн биш ээ. Тийм учраас бид нэр одоо хүн болох гал үзээд байна. Тэгээ бүгдээрээ та бүхний маань энэ үйлс тааштай өрнөн дэлгэрч тэгээ Монголын ард түмэн маань удахгүй нэгдэж хуран цуглаж бие биенийг хайрладаг, бие биенийг хүндэлдэг. Одоо энэ еврейчүүд Израиль гэдэг улсыг байгуулсан шиг бид нар бас нэгдэх цаг нь удахгүй болчихжээ. Улсын хөгжлийг юугаар тодорхойлдог гэхээр ард түмний аж байдлаар тодорхойлдог. Өнөөдөр энэ улсын эцэг хоёр энэ үр хүүхдүүд нарт түмэн үр хүүхдүүдэд дулаан говцтой даарахгүй тохиолдолтой сайхан явуулж чадчихвэл тэр чин улс хөгжиж байна гэж үздэг юм байна. Өнөөдөр Норвегт тэр хуримтлалын сан өчнөө их найз доллар даваа явчих. Ард түмэн тэрийг нь хараад баярлдаг. Яадаг гэхээр бидний ирээдүй сайхан явах юм байна. Хинч тэндээс мөнгө хулгай хийдэггүй. Бидний ирээдүй баталгаа энэ хуримтлалын сан байна гэж үзэж байна. За тэгээ баярлалаа та хоёртаа. Тэгээд ажил үйлс нь үргэлж өөдрөг дэшээ дэвжиж явах болтугай. Мөнх хөнгө тэнгэр үргэж Монгол төмнийг эвээх болтугай. Хүрээ.